Ерөөс ингээд нэг уугаал ингээд нэг юм нойттой аргал шиг. Галт дэлгэрээс асахгүй ерөөсөө. Уугаад байна ерөөсөө. Тэмдэгтрээс Талт муутай гэдэг юм амар хүнд. Өчтөр гаргасан. Цогны үнс байна. Тэгээ энэ үнс хэд бол үнс биш ээ. Та бүгд харж байгаа. Байшин тогоор алдаг. Сард сая төгрөг гарсан. Шахмал төсөйг түлээд 3 жил болж байна. Тий, 3 жил зарим нь бол яг нөгөө хийсэн юугаар ингэ байждаг. Ерөөс ингээд нэг уугаал ингээд нэг юм нойттой аргал шиг тийм л үжид. Хогтой их ирээд байна. Тэгээд хатаалт муутай гэдэг юм амар хүнд. Бүрэн шатаж өгөхгүй. Нойтон байдаг юм уу? Эсвэл тийм одоо тэр хийдэг юмд нь байдаг юм уу? Яадгийн. Тэгээд нөгөө доош үнсийг буулгахаар бүр ерөөсө бүрэн гүйцэд бууж өгөхгүй. Том бондгороор гарч ирээд байдаг нэг ийм талтай. Хатаалт муутай юм уу? Тийм нойтой юм уу? Би одоо яг хэлж мэдэхгүй байна. Цууган дотроос гарч ирсэн зүйл юм. Энэ одоо ингээ үнс доошоо унахгүй үнс ингээ төгжчихдэг. Тэгээ нүс шавар. Яа мөн ингээд чулууччихсан юм нүс гарч ирдэг байхгүй. Нэг ингээ жишээл юм. Одоо энэ бол ингээ дээрэс нь ингээ нүс дахиад хийлээ. Дахиад шатлт өглөө тэнгууд ийм хэлбэрх тийм аюултай байхгүй. Одоо энэ сүүлийн цуугнууд бол бүрч ийм юм уу дийлэхгүй. Тийм амар аюултай. Нөхцөл. Энэ болоод ингээ улаан цогоороо гарч ирж байгаа шүү дээ. Тийм амар зүйлийг л одоо бид нэр түлж шүү дээ. Угаартах гэсэн айц болоор нь бага байна. Тэгтээ ер нь ойр орхон шалгадаг, ер нь бас дэлбэрэлт болдог гэдгээр ер нь ингээд галаа ингээд ойр орхон үзэн л дээ. Угаартахгүйгээд шууд өдөржингөө ингээд хайчихгүй. Тий. Ер нь бол 3-4 удаа галт тулдаг. Нүүрс хийдэг өдөртөө бол. Зарим нь бол гайгүй шатцсан байдаг, зарим нь бараг тэр чигээрээ гарч ирдэг. Бүрэн хатаалттай нүүрс угаасаа ер нь аргал тий ер нь одоо манай монголчууд аргал бүрэн гүйцэд аргал маань хатсан бол ямар гоё астгүй гал тий асаагүй нойтон аргал бид нар ингээд зундаа норгоцсон аргал тий ямар астгүй тий яг л тийм сүүлийн үед арай л бас тэгж ирж явах шиг байна миний бодлоор тий тэгээд ингээд зарим нүүрс нэг бондгороор үнсэн дээр би одоо ингээд хайцсан байгаа бүр ингээд томоор ингээд бүр шатаагүй ингээд шаталт өгөхгүй. Тэгээ ингээд бүр ингээд уугаал зүгээр гэрч халаахгүй ингээд байгаа даа байхгүй юу? Амар муудаад энэ ингээд ийм хогтой ингээд нээл хог. Ингээд сэгсэргээд ингээд ийм үнс шиг хог ингээд унаад байгаа. Ингээд ерөөсөө. Тэгээд амар хүнтэй. Тэгээд ингээд гоожоо зүгээр ингээд энүүгээр нүүс гоожоод энэ дотор ингээд нойтонч байд юм хуураач байд юм уу ингээд ямар ч гэсэн холилдсон л олон ингээд юм байдیں۔ Тэгээд амар их хог гардаг. шахмал төрөл чинь одоо ингээд бүр ингээд базгалдаад нойттой ерөөсөө. Нойтон чигээр нь савлаад ингээд бөөнөр хөлдөө. Галт дэлгэрээс асахгүй ерөөсөө. Уугаад байна ерөөсөө. Тэмдэгтрээс дандаа томоор бүхлээр ингээд. Байшин тогоор алдаг. Сард сая төгрөг гарсан. Тогны мөнгө. Хөнгөлөд 800 мянган төгрөг. Тэгээд би тэр өдрөө ерөөсөө заастаа сарын 800 мянган төгрөгийг тогнд тушаачгаад бид нар яаж амьдрах вэ? Идэж ууж өмсөж зүүж тийм ээ. Нэг гэр бүл хэдэн хүн орлого болж байгаа тэгж бодоод нүүрсээ төлөөд гисэн. Нүүрс арай хямд. Тэгтээ хямд байлаа гэд энэ аюулгүй байдлыг амар хангахгүй Монголд те үнэндээ л хангахгүй шүү дээ. Тэ бид нарыг одоо эсвэл учиргүй мөнгө олж амьдр гэдэг эсвэл тэгэл одоо тэгээд угаартаад одоо тэгээ угаартахгүй нь угаартаад угаартахгүй нь ингээд амьдрал гэдэг шиг байна тийм ээ. Ерөөсө хоёр сонголт байна ерөөсө.